За өчигдөр сонгуулийн ерөнхий хорооноос манайд бас бичиг ирсэн. Одоо энэ юм гомдол байна гэдэг энэ тасрахгүй маягтай байна. Тэгээд энэ бичгийн хариуг сонгуулийн ерөнхий хороонд гээд танаа хаяглаад өчигдрийн он сар өдрөөр шуудангаар явуулсан байна. Тэнд юу гэж яана гэхээр бити энэ бухимдлыг та нар ингээд хүн суртлын маягтайгаар одоо нэг юм хүлээж аваад байгаа чи. Наадхаа аваад газар дээр нь урд шийдээд яваач. Хуулиндаа бол 50 хүртэл одоо гар тоолго хийж болно гэж байдаг үстэй. Тий. Гэхдээ тэрийг нээгэл өгчих. Тэр чинь 4 жилд нэг удаа болдог. Ийм юмн дээр одоо та нарт ийм хүн суртал гаргаад ямар хэрэг вэ? Гэхдээ тэр гомдолтой газар дээр нь тоолдог чинь ингээд одоо та нар бол одоо содгонцорын болцоо хоёр бол одоо дээд зэргийн туршлагатай хүмүүс шүү дээ. Ийм юм бэлэн байж идэм байгаа шүү дээ. Тэгэл нээж бол газар дээр нь тэр төлөөлүүд нь байж идэг тоолуулаа гар хөлийн усаар бичиг цаасыг авлаа инглээ тэглээ гэл ингэнүүд. Байнга л ийм гомдол гарна шүү. Энд чинь хүн болгонд байдаг тийм хардах эрхүүд нь байгаад байгаа байхгүй юу? Төлөөлүүдийг бий болгоод танаагаас төлөөлөөд тагнуул цагдаа ингээ байжгаад одоо хамтд нь ил тодор тоолоод олон нийтэд зарлж болдгоо.